Сайн байцгаана уу та бүхэндээ гигэ өдрийн мэнд хүргэе. Астразологийнхаа цуврал хичээл тавтаа морилороо бүгдээр нь баярлалаа. За тэгээд өнөөдрийн хичээлээр одоо бэлэг тэмдгүүдээ цөмөрөө таньж мэдэх одоо ийм сайхан бас айгүй амархан хичээл байгаа. Тэгээд энэхүү хичээлээр цөмөрөө 12 ардынхаа бэлэг тэмдгүүдийг ямар байдгийг мэдэж авцгаана, 10 гаригийнхаа бэлэг тэмдгийг ямар байдгийг мэдэж авцгаана. Яагаад гэвэл одоо дараагийн хичээл маань тий бидний гаригууд руу гүнзгийрээд орох учраас гаригуудыгаа цөмөрөө сурцсан байх хэрэгтэй байгаа. За тэгэхээр одоо энэ дүр зургууд маань яагаад хэрэгтэй юм бэ гэдэг цөмөрөө ойлгоцгоё. Зурхай бол Тэнгэрийн химнэлийг уншиж хүнд ойлгомжтой болгосон хэл юм. Энэ хэлний үсэг нь бэлэг тэмдгүүд юм аа. Жишээ нь орд тийм үү? Орд чинь бэлэг тэмдэгтэй, гариг чинь бас бэлэг тэмдэгтэй. Тэгвэл бидний орд тэр бэлэг тэмдгүүд юу илэрхийлдэг юм гэхээр энерги нь хэрхэн илэрч байна вэ гэдгийг 12 янзын ордоор биднэрт ингэж одоо бэлэг тэмдгээрээ илэрхийлэгдэж бид нар тэгж уншдаг аа гэсэн үсэг болгож уншна гэсэн. За гаригууд маань тэгвэл ямар үйлдэл, ямар хүчээр илэрч байна вэ гэдэг одоо энэ бэлэг тэмдгүүдийг цөмөрөө хараад таниад уншдаг болно гэсэн үг. За тэгэхээр энергийн 12 хэлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ 12 хэлбэрт 12 ордынхоо бэлэг тэмдгүүдийг цөмөрөө хараад цээжлэе. За энэ зургийг одоо өмнө нь харж исэн байх гэж бодож байна. Өмнөх хичээл дээр оруулаад энэ булангуудын энэ ордуудыгаа айгүй хүчрхэг ордууд юмны эхлэлд байдаг, эхлэлийг тавьдаг айгүй чухал ордуудаа гэж ярьж ирснийг мартаагүй байх гэж бодож байна. За тэгээд яг булангийнхаа орд буюу хоньны ордоос цөмөрөө эхлээд цээжлэнэ. За энэ дээдлийн буландагаа орд маань болохоор хоньны ордны бэлэг тэмдэг. За энэ ингээд ивэртэй юм шиг байгааз хоньны толгой шиг. За энэ болохоор ингээд үхрийн ивэртэй юм шиг байгааз энэ үхрийн ордны бэлэг тэмдэг. За энэ болохоор ихрийн ордын маань бэлэг тэмдэг. За энэ дөрөвт нь болохоор нөгөө буланд маань байгаа болохоор мэлхийн ордны маань бэлэг тэмдэг. За энэ тавд нь байгаа болохоор арслангийн ордны бэлэг тэмдэг. 6-ад нь байгаа одоо энэ сайхан болохоор охины ордных. За 7-гийн хараа дахиад нөгөө булангийнх чинь жинлүүрийн ордных. За 8-дугаарт нь манай хилэнцгийн ордных. За 9-т нь болохоор манай нумын ордынх байна. 10 дахь нь болохоор матрын орд байна. 11-д нь болохоор хумхын ордны бэлэг тэмдэг байна. За 12-т нь болохоор загсны ордын бэлэг тэмдэг байна. Ингээд одоо Тэнгэрийн зураг дээр байдаг 12 ордын маань бэлэг тэмдгүүд 12-уулаа ингэж дүрслэгдэж зурагддаг учраас цөмөр энэ дүр зургуудыг цээжлэнэ гэсэн үг. Одоо ингээд энийг цээжлэх юм бол цөмөрөө одоо үсгийн цээжилж байна гэж ойлгоно. Амархан байгаас. Тэгээ энэ одоо ингээ үсэг болгон ч өөрийн гэсэн гэр дээр ингээ байрлаж идэг байхгүй юу? Энэ гэр болгоно одоо энэ өөрийнхөө 12 ордынхоо энергийг ингээ тээж идэг гэсэн үг. Цөмөр явандаас гэрүүдийгээ аз үзнэ. Тэгтээ гэрүүдийгээ үзэхэд бидний өнөөдөр цээжилж байгаа энэ ордууд маань маш чухал учраас энэ ордуудыгаа сайн цээжлээрээ тэгэд өмнө нь үзэжсэн те хичээл дээр орсон 12 ордынхоо тус бүрийнх нь энергиудыг бас сайн ингээ сонирхоод үзээрэй. Маш их хэрэгтэй болно шүү манайхаа. За цаашлаа цөмөрөө бидний үйлдэл ба энергийн хөөсөр болдог бидний 10 гаригийн бэлэг тэмдгүүд ямар байдгийм бэ гэдгийг цөмөрөө одоо харцгаая. За тэгээд манайхаа цээжлээ шүү. За энд ингээд хараа нар маань агааз одоо яг өмнөх шилээр орсон тийм ээ. Нар сар хоёроо заацсан шүү дээ. За тэгвэл ингээд нар маань энэ байна, сар маань энэ байна. Гурав дахь нь болохоор бууд гариг маань ингээд төрөлтдөг ба. Меркури. За тэгвэл энэ болохоор Венус гариг буюу одоо сур гариг маань ингэж төрөлтдөг байгаа. За энэ Марс буюу ангар гариг маань бас ингэж төрөлтдөнө. За энэ болохоор Сатурн буюу санжир гариг маань. За энд болохоор Брахаспад гариг буюу Жупитер маань. За энэ болохоор Тэнгэрийн ван гариг буюу Уранус гариг байна. За энэ голынх нь болохоор Нептун буюу далайн ван гариг маань байна. За энэ 10 дахь нь болохоор Плуто буюу дэлхийн ван гариг маань байна. Гоё харагдж байгааз. Тэгээ бүгдээрээ цөмөр энийгээ зураад цээжлээд эхлэх хэрэгтэй. За одоо энд ингээ харж байгаа бол астроsolon эхний дээдлийн мөрөнд 5 гариг, хоёр дахь мөрөнд 2 гариг, доотлын 3 дахь мөрөнд 3 гариг ингээ тусад нь ингээ зураг харуулсан байгааз. За тэгвэл энэ ингээ ямар учиртай цөмөр харцгаая. Энэ 10 гариг маань хараа энергийн 3 төвшөнд
хуваагддаг байхгүй юу? Нэгдүгээрх нь болохоор хувь хүний гаригууд гэж нэрлэгдэнэ. За хоёр дахь нь болохоор нийгмийн гаригууд гэж нэрлэгдэнэ. Гурав дахь нь болохоор гүн гаригууд буюу дээд гаригууд гэж нэрлэгдэнэ. Тэгээ цөмрө харсан тийм ээ. Нар, сар, бууд, сур, ангараг болохоор бидний хувь хүн их байхгүй юу? Бидний өдөр тутам гаргаж байгаа зан чанар, үйлдэл, хөдөлгөөн гэсэн. За тэгвэл бидний өсөлт ба хариуцлагыг бурхаас бод гариг болон сац суурн иргэшээдэг байх нь вэ? Бидний хувь тавилан болон одоо маш том гүн гүнзгий өөрчлөлтүүдийг одоо гүн буюу дээд гаригууд маань иргэшээдэг байх нь гэж цөмөрөө ойлгоноо. Амархан байгааз. За тэгээд манайхаа хэрвээ өөрсдийнхөө тий он сар өдөр цаг минутаа хийгээд өөрийнхөө гаригуудыг ямар орд төр байгааг мэдхийг хүсэж байгаа бол одоо энд ингээд даацаас болон бэлтчихсэн байгаа. Өөрийнхөө хайлтын одоо браузерыг гаргаж ирээд дээр нь ингээд биччихнэ. Одоо энэ чинь ингээд үнэгүй одоо зурхайг ингээд өөрт чинь тооцоолдог юм сайтуудыг хайж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ зөндөө олон сайт гараад ирэнгуут нь цөмөрөө энд одоогийн байдлаар би Австралигийг сонгоод ингээд улаанаар хүрээлсэн байгааз та бүхэн бас энийг ингээд сонгож олно. Энэ арай амархан байдаг байхгүй юу? Тэнгуүтээ энийг ингээд сонгочонгууд юу гарч ирэх вэ гэхээр өдөөс чинь ингээд өөрийнхөө он сар өдрөө хийгээрээ, өөрийнхөө цаг минутыг хийгээрээ, төрсэн газараа энд хийгээрээ гэдэг ийм юунууд гараад ирнэ. Хоосон нүднүүд гараад ирнэ. Тэнгуут нь хоосон нүдэнд бүглэнэ. Энэ болохоор ингээд өдрийг бүглэнэ. За тэгэхээр 12-ны өдрийг сонгоод, 11-ний сарыг сонгоод, 93 оныг сонгоод тэгээд энэ цаг минутыг сонгоцсон байна тийм ээ. Тэгээд Монгол улсаа сонгочихсон байна. За тэгвэл яг энийхээ доор нь одоо тооцоолох гэдэг одоо тийм юу байгаа. Үйлдлийн систем байгаа. Тэрэн дээр нь ингээд дарчингууд тооцоолчихно. За тооцоолонгууд дараагийн нүүрэн дээр нь юу гарч ирэх вэ гэд нүүр нь хувираад одоо миний баруун талд байгаа одоо энэ улаанаар ингээд бүр хэлцэсэх байгааз яг энэ хэсгийг харах хэрэгтэй цөмөрөө. За юу харах вэ гэхээр саяны өнөөдрийн заасан 10 гаригуудыгаа хайж үзээд бүгднийг сайхан ингээд зурчихна. За 10 гаригуудыгаа хайгаад зурсныхаа дараа хажууд нь нөгөө нэг 12 ордууд байсан шүү дээ. Тэгээ ямар дүрстэй байсан. Дүрсээр нь ингээд зурчихна. За тэгвэл өнөөдөр бидний оруулж байгаа одоо энэ он сар тий 93 оны 11 сарын 12-нд төрсэн хүний маань одоо он сар хийгдээд гарч ирсэн тооцоол дээр нь нар нь ямар онцлогдод байна вэ гэхээр хилэнцгийн ордод байна. Сар нь бас хилэнцгийн ордод байна. Бууд гариг нь хилэнцгийн ордод байна. Сур гариг нь хилэнцгийн ордод байна. Ангар гариг нь нумын ордод байна. Жупитер гариг нь болохоор хилэнц, Сатурн нь болохоор хумах. За Уранус, Нептун болохоор материйн орд, Плуто болохоор ингээд хилэнцгийн ордод байгаад байгааз. Тэгэхээр энэ хүний одоо хідэн гаригууд нь хилэнцгийн ордод байна. Энд чи юу гэсэн үг вэ? Цөмөр бараг гадарлаж байгаа тийм ээ. Ус мах бод маш өндөртэй байгаа. За тэгэхээр арга бэлгийн аль энерги нэх байна. Та нар бүгдээрээ мэдж байгаа тийм үү? Тэгээд өмнөх хичээлүүдэд үзсэн бол та нар маань нэлээд их мэдээллүүдийг одоо энэ зурагаас те энэ дүрсээс энэ зурхаагаас ойлгох боломжтой болчихсон явж байгаа шүү дээ. За тэгээд ялангуяа өмнөх хоёр хичээл дээр нар болон сарыгаа заасан байгаа те. Тэгээд энэ хүнийхээ нар нь хилэн, сар нь хилэн цагаан юм чинь та нар бараг ямар шүү дотоод сэтгэлтэй, ямар шүү зоригтой хүн бэ гэдгийг одоо бараг уншаад ойлгож байгаа байх гэж маш их найдаж байна. За ингээд та нар маань өөрсдөө бас ингээд уншаад үзээрэй. Цөмөрөө ингээд бараг эхлээ тавиад эхэлж байна. Дараагийнхаа хичээлээр цөмөрөө бод гаригаа үзэх болно. Тэгээд улам гүнзгийрээд илүү сонирхолтой байх болно манайхаа. За одоо энэ болохоор ингээд миний одоо хүмүүс маань аягүй асуугаад байгаа байхгүй яаж холбогдох вэ гэд. Яаж холбогдох вэ гэхээр за энэ ингээд миний Facebook хаяг байна. Ингэж Facebook-оор холбож болно энэ хаягаар. За энэ миний юу вэ? Instagram хаяг байна. Instagram-аар ингэж холбогдож болно. За зурхааг болохоор хаанаас сурах вэ гэхээр одоо энэ YouTube сувгийнхаа миний одоо ингээд channel руу орно штэ сувг руу. Тиймгууд ингээд playlist гэдээ байгаа байхгүй одоо энэ байна. Тэгээд плейлистээр дарангууд нь тараагийн астрологи ихнээс нь сурыгээд энэ цуврал хичээд байгаа нэг 20 гаруй хичээл орж байгаа шүү. Тэгээд энэ дээр нь ингээд дарчингууд энэ хичээлүүд нь бүгдээрээ ингээд ихнээсээ гараад ирнэ. Тэгээд та бүхэн маань энэ цуврал хичээлээ ихнээс нь үзээд мэдгүй юмаа сураад мэдж байгаа бол дараагийнх нь хүлээгээд эсвэл ингээд бас хуваалцмаар байгаа зүйлүүдээ гоё комент сэт бичээд хуваалцаарай тийм үү? Бүгдээрээ ингээд бас мэдээллүүдээ мэддэг чаддаг бүхнээ хуваалцаад хамтдаа сурцгаая манайхаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөө. Тэгээд дараагийнхаа хичээлээр цөмөрөө бод гариг руугаа гүнзгийрээд явцгаая. Бүгдээрэнд нь амжилтсыг. Дахиад баярлалаа. Баяртай. Астро Золон байлаа.